6,000 жилийн өмнө Тигр баян Фатимыг хоёр их мөрний дунд орших халуун хуурай дагштал хүн төрөлхтний түүхийг өөр төрүүлсэн зүйл тохиолдсон юм. Хүмүүс нүүдэлхээ болжээ. Тэд хэрэм босгож, сууг ухаж, юмсыг тоолж, маргалдаж, ичид тэмдэглэж эхэлсэн. Эдгээр хүмүүс бол шүмэрчүүд байлаа. Өнөөдрийн бидний энгийн мэтэр хүлээн авдаг бараг бүхний үндэс тэднээс нэгтэй. Энэ бол тэдний түүх юм. Месопотами гэдэг үг нь грек гаралтай бөгөөд хоёр мөрний дундах нутаг гэсэн утгатай. Өнөөдрийн газар нутгийн ихэвчлэн орчин үеийн Ирак, мөн Сир, Туркийн зарим хэсэгт оршдог. Манай эртний өмнө 5,000 оны орчимд шумерчүүд хэмээх хүмүүс өмнөд хэсэгт нь шуурч эхэлсэн бөгөөд тэр нутгийг Шумер гэж нэрлэдэг байв. Энэ газар нутаг өөрөө зөрчилтэй байлаа. Голын лаг шавраас болж гайхалтай үржил шимтэж бороо бараг ордгоо байв. Амьд үлдэхэд бол инженерчил хэрэгтэй болсон. Шумерчүүд услахааны суваг татаж далан бос голын урсгалыг тариалгын талбаар руу чиглүүлжээ. Улаан буудай, арваа, сэвэг зарам, огон жимс, хэдүүлэн хүнс бий болсноор хүмүүс ан хийх, төвөрлөх ажилд бүх цагаа зориулах шаардлагагүй болсон юм. Ингэснээр талчид, уаарчид, нэхмэлчид, тариалчид, тэргүүд захиргааны ажлууд бий бол мэргэшил ингэж эхэлв. Мэргэжилтэй хамт дотоод төрөн гарч ирсэн билээ. Шумерчүүд зүгээр тосгон байгуулаагүй, тэд хот байгуулсан. Дэлхийн өмнө эзэж харж байгаагүй зүйл юм. Өрөөх бол тэдгээр хамгийн агуу нь байв. Манай эртний өмнө 3,100 он тусаад Хэрмэнийхээ дотор 50-80,000 хүн амтай болсон байлаа. Тухайн үед дэлхий дээр үнэтэй дүүцгүүж том суурин огт байгаагүй. Шумерийн хот бүрийн төвд зиккурат байрлал нь энэ шаталсан аврах сүмд самх бөгөөд хавтгай газрын дундаас үнийг бүтээсэн уул мэт сүмэрлдэг байв. Зиккурат бол хотын эмээгч бурхны ордон төдийгөө захиргааны төв, үр тарианы агуулга, эрх мэдлийн бэлэгдэл байсан юм. Урuk, Уур, Нипур, Лагаш, Эридүү зэрэг Шумерийн хотууд үндсэндээ хот улсууд байв. Улс бүрийн өөрийн хаан, өөрийн бурхан, өөрийн айрамтай. Тэд хоорондоо худалдаа хийж дайдаг, холбоо байгуулж урвдаг байлаа. Шумерчүүдийн хүн төрөлхтөнд өгсөн бүхнээс хамгийн хувьсгал зүйл бол бичиг үсэг байлаа. Манай эртний өмнө 3200 оны үед Шумерийн захиргааныг асуудал тулгарчээ. Хотууд асар том болж гүйлгээд харилцаа тарах ёстой хүнс сүмийн өргөл дахид мэд хэд олширсан тул хүний ай санамж хангалтгүй болсон байна. Тэдний систем хэрэгтэй байв. Тэдний зохион бүтээсэн системийг шаантик бичиг буюу клинопис гэдэг бичиг бичээд зэгсэн үсгийг нойтон шавартаарч шаантик хэлбэрийн тэмдэг үлдээдэг байжээ. Тэгэхдээ эдгээр нэмийн дүрс байсан. Үр бол үхрийн зураг, үр тариа бол үр тарианы зураг. Гэвч олон цууны дур шинэ систем өгцөөр тэмдгүүд хийсвэр болж зөвхөн зүйл биш, авиаг илэрхийлдэг болсон. Дүрм хилцүү юмгүй бий болжээ. Эцэст нь шаантик бичгэн дан ганц тооцоо бас хууль домог залбир философиг нь илэрхийлж чаддаг болов. Бичиг үсэг нь зөвхөн бүртгэл хөтлөхөд туслаагүй. Тэр санаа бодлыг нэг хүний амьдралаас давуулан хадгалж үлдээсэн юм. Хааны зарлиг хаанаасаа урд нь хасч чаддаг болов. Түүхийг тэд байгаагүй хүнд хүргэх боломжтой болов. Бид өнөөдөр бичиг үсэг бүтээсэн ертөнцид амьдарч байгаа. Харин бичиг үсгийг шумерчүүд бүтээсэн билээ. Бидний нэгэн бурхны иргэн байранд ирэлтэг байм. Мөн бурхан олон байсан билээ. Дэлгээрэн бурхан шалх шуурганы эзэн Энлил, мэрэгэн ухаан усны бурхан Энки. Харин хамгийн өчрөг дөрүүдийн нэг нь Яна байлаа. Хайр, дайн, хүсэл тачаалын бурхан. Яна бол инэрэнгүй бурхан биш. Тэд доод ертөнцид бууж буцаж ирсэн. Тэр хаадын эрх мэдлийг булаач чаддаг байв. Аюултай гайхамшигтай, сүр хүчтэй бурхан байжээ. Түүний тухай магтаал дуунууд бол хүн төрөлхтний хамгийн эртний уран зохиолуудын нэг бөгөөд тэдгээрийн бичиг үн дахилж эмхтэй нэг хад угаана байв. Тэр бол түүхэн нэр нь үлдсэн хамгийн анхны зохиолч эмхтэй хүн Шумер хүн байлаа. Хаан бурхтын өмнөөс захирдаг байлаа. Тэр өөрөө бурхан биш, харин бурхтын зарц байв. Хэрв хаан дайнд ялагдвал тэр зүгээр дайсандаа бус тэнгэр таягдсан гэсэн үг лээ. Энэ шашин улс төрийн тогтолцоо хаадын эрх мэдлийг асар хүчтэй болгосон ч байнгын дарамтланд оруулж байв. Хууль ёсны байдал хэврэг байжээ. Дайнд тасардаггүй байв. Саа залмжил мандаж нурдаг байлаа. 1920-од онд
Алдан илрүүлсэн. Уурын хааны боловснууд эрдэмтэд л үхлийн дараа чихэн өрөвдгийг харуулсан. Хаан гүшүүл хатан нас бүрхөдөд ганцаараа оршуулгадаад ордгоо байв. Суулгад ордгоо байв. Зарим нь сайн дураараа хор болсон бололтой олон арвац нарт чимцэн цэргүүд хамгийн сайн уцаа өмсөж хөгжийн жимсгээ барьсан чигээр хамт оршуулдаг байж. Би шөмөр бол зөвхөн бурхад хаадын тухайд өгшим. Энэ бол жирийн хүмүүсийн амьдралын тухайд үг юм. Шөмөрчүүд хуйлтай байв. Бичгээ баталгааж болсон байл. Манай эр нэгэн 2100 оны орчим бүтээгдсэн уур намуугийн хууль нь Хаммурабигийн алдар туйлаас 300 нар өмнөх юм. Тэд зодооны дорвол гэр бүлийн салтын журам бэлгэсэн эмэгтэйчүүд ба өнчин хүүхдүүдийн хамгаалтын тухай заалтууд ээжээ. Хүүхдүүд сургуульд явдаг байв. Үүнийг эдүү ба буюу шавар хавтангийн машин гэж нэрлэнэ. Тэнд сурагчид олон жил шаадаг бичих сурах ёстой. Энэ маш хэцүү сургууль байжээ. Сурагчид багшийн талаар гомдсон бичвэр шавар хавтангуудаа ахлах өчөд зөндөө олсон байв. Тэр гомдлууч өнөөдөр ч гайхалтай танил сонсогдсоор. Шөмөрчүүд шар айрыг их уудаг байв. Уснаас илүү аюулгүй байсан учраас тэд үр тарианы үлдэрлийг шүүхийн тулд сүрлээр уудаг байжээ. Ажилтнууд шар айргаар цалин өгдөг байв. Үүний баримт болсон эртний баримтууд хүртэл бий. Тэд хүчим тоглож наадан дурлаж шүлэг бичдэг байлаа. Өрийн талаар санаа зовж хүүхдүүдтэй гашуудаг байсан билээ. Шөмөрийн сэтгэлийг хамгийн тод хэлсэн бүтээл Гилгамешийн хууль юм. Өндөрлөгтний хамгийн эртний аав уран зохиол Гилгамеш бол манай эрдэмтэн 2700 оны үед амьдарч байсан Урuk хотын бодит тав байв. Гэвч түүний тухай өгүүлэхэд өвгөөс тавж домог болсон юм. Тэгвэл хоёрын нэгээс илүү бурхан нэг хэсэг хүн Гилгамеш зэрлэг хүн Энкидүүдэд нөхөрлөдөг. Тэд хамтаа мангасуудыг ялж бурхтыг эсэргүүцэн. Гэвч Энкидүү нас барахад Гилгамеш агуйтай өөрийн иргэнлэр дийлэх боломжгүй зүйлтэйг тулна. Үүний дараа тэр мөнхийн амьдралыг хайж эхэлдэг. Тийм үсийг гаталж их үрээс амьд үлдсэн ганц хүнтэй уулздаг. Энэ төгөө Новогийн хөвгөш авдрын төгтөө гайхалтай төстэй өгөөд еврейн библиэс олон зууны өмнө бичигдсэн байдаг. Эцэст нь Гилгамеш бүтлгүүтдэг. Тэр өгшүү мөнхийг олж чаддгүй. Гэвч шавар сэлгэлтэн өмдөж буршлагдаж 19-р зуунд дахин олдсон тэр төгөө өөрөө амьд үлдээжээ. Ингэснээр Гилгамеш хайж байсан зүйлдээ ямар нэг хэмжээгээр хүрсэн юм. Шөмөрчөө нэг үннийг ойлгосон байлаа. Хүн дурсдгийн тулд эхлээд бичигдэх ёстой. Шумерийн иргэнш найжмар мөхөж Аккадчууд дараа нь Бабилончууд ууссан юм. Манай өрний өмнө 2000 он шумер хэл өдөр тутмын ярианд хэрэглэгээ болж зөвхөн сүнг сургуулиуд хадгалсан үлдсэн Ром улсны дарга латин хэлтэй төстэй байсан. Гэвч тэдний бүтээсэн зүйлс тэдэндээ хамт үгүй болоогүй. Бичиг үсэг, хот, хууль, уран зохиол, хотон арга 60-ийн долларын систем өнөөдөр 1 цаг 60 минуттай тойрог 360 хэмтэй байдгийг шилдэг. Дугуй, анжис, цаг хугацааг хэмжих ойлголт. Хаан өөрөөсөө дээгүүр хүчний өмнө хариуцах үлээдэг гэсэн санаа. Энэ бүхэн шумер ихэнх нь анзаардагч бид өнөөдөр шавар цэгсээр бичдэг байсан хүмүүсийн үлдээс өв доторт амьдарч байна. Шумерчүүд дэлхийн шүрэг байгуулж байгаагаа мэдээгүй. Тэд зүгээр л үр тариагаад олж багтаа хүндэтгүүлж түүхээ ярьж байсан. Гэвч тэд энэ бүхнийг бүтээсэн лээ.